Хар шившлэгийн сүнснүүд. Дом шившлэгийн хар сүнс. Дом шившлэгийн хар муу сүнсүүд их хожуу хэрнээ маш хүчтэйгээр дархан дэлгэрсэн байдаг нь өдгөөгөөс 1000 орчим жилийн тэртеэгээс хүчирхэгдсэн юм. Энэ төрлийн хар сүнсүүд ямар нэгэн дом, тарин, зан үйлээс улбаалан бий болдог. Хамгийн анх хорвоо дэлхийд цусан дахил өргөл ямар нэгэн эд эдлэлийн хүчээр үүсч байсан бөгөөд түүнийг амьлуулахын тулд дом шившлэгт үгсийг ашигладаг байжээ. Өнөө цагт бол тариныг буруугаар унших эсвэл ямар нэгэн хар сүнсийг ашиглан мэдээллийг авчруулах зорилгоор ихэвчлэн үүсч байгаа. Дэлхий дээр үүссэн ийм хар муу сүнсүүд хамгийн түрүүнд хүмүүний махан биед наалдан сууна. Сууснараа хар, хортой, мөн гай дотгорт муу үлсийг дэлгэн тариад буй юм. Үрсийн хамгийн сайн мэдэх нь нэг нэгэндээ жатхыг хаях, нэг нэгэндээ хорсол тээсний улбаан дээр хараалыг үүсгдэг хараалын, домын, таринын гих хар сүнсүүд бий. Эдгээр нь хамгийн түгээмэл оршдог. Хараалаас үүсэлтэй нь эд эдлэл, шид, хар муу атгаг санаадор хүмүүний хооронд эсвэл хүмүүн амьтан хоёрын хооронд түүнчлэн хүмүүн хийгээд байглаас ялгарах хар эрдэм дунд үүсдэг. Хараалын хар сүнсүүд дотроо нэгдэн нийлж улбаас үлбээтэй оршдог бөгөөд хамгийн хүчтэйд орно. Хүмүүн биеийг бүхэлд нь ховсдож болно. Эсвэл ховсдохгүйгээр эд эрхтнийг хувааж холбогдон байрлах боломжтой. Хараалын хар сүнсний доосонцруудыг төдөн үеэрээ болон төдөн хавраар тэр удмын үрс эсвэл тэр төрлийн амьтан эсвэл тэр орон зайн тийм уршигт гайд үлсийг аривдуулан дэлгэрүүлж байхаар та нарынхаар идэвхт чанар нь идэвхтэйгээр үйл хэрэгээ дүүргэх гэж шившиж үлдээсэн байдаг юм. Учир нь үл мэдэгдэхээр жилээрхэн өвдөх, биеийн нэг хэсэгт эсвэл хэд хэдэн хэсэгт зэрэг өвдөх өвчнүүдээр илэрч болно. Хараалын хар муу сүнс өөрт нь юунаас улбаалж хэрхэн үүссэн, тэр нь хэдий хэр хугацаанд ямар үед хэрхэн тайлбарлах вэ гэсэн учиг тайлал заавал байдаг. Энэ хар сүнсийг дан хүмүүс бий болгоогүй. Үүнийг хар цагааны хилцэл дор байгаль ээж хийгээд түүн дээр орших өвгөд бий болгосон. Байгаль ээжид ямар нэгэн халтай, хортой, гэмтэй үйлсийг хийх аваас уг хүмүүнд хараалын хар муу сүнсийг тэдэн хаврын хугацаанд гэж товлон тавьдаг юм. Ингэхдээ хүмүүний удам угсаанд дамнан дамжин өнгөрнө. Энэ бол дан хараалаас өөр учигтай үйл юм шүү. Байгаль ээжээс үүдэлтэй нь хэн нэгэн хүмүүн ямар нэгэн булчимгүй үйл хэрэг өдүүлэн хийвээс тэр хараалыг сарнитал удам угсааг нь дагаж оршдог. Харин хүмүүс хоорондоо тарснаас үүдэн хараалын хар сүнс үүссэн байвал ямар нэгэн бүрдэлт буюу тайлрах нөхцөлийг үүсгэсэн цагт тайлран устна. Атгаг санаа, хорт сэтгэлийг гарах мунхаг хар муу бодлуудтай хөтлөгдөн өөрт бий ямар нэгэн бэлгийн хүчийг буруугаар ашиглаваас хараалын муу сүнсийг өөрөө бий болгож өөрийнх нь хойноос туун дагдаг юм.
Хүмүүний сүнстэй долоон биеийн аль нэгтэй эсвэл эд эрхтэнтэй холбогдсон өөрийн хорон муу үйл хэргийг дүүргэн оршихдоо өвчин зовлонг ихээр бий болгодог. Өвчнөөс гадна буяныг дарах, үрийн заяаг боох төдийгүй сайн хүмүүнтэй хандлах, эсвэл ямар нэгэн сайн зүйлийг сурах, урлах, зөв сайхан ярих ухаан зэргийг хаан боож чадна. Махан биед холбогдсон хараалын хар муу сүнснээс илүү долоон биеинд наалдсан, холбогдсон суусна нь хамгийн хэцүү яривхтай байдаг юм. Долоон биед наалдах аваас үр удамд нь давтан эсвэл ямар нэгэн нөхцөл нь бүрдвэл, жишээ нь гол мөрний эцдийг хилэгнүүлэх, их хүмүүн болох, ажил алба дүүргэх, хурим найр хийх гэх мэт үеүүдэд улам бүр идэвхжинэ. Энэ хар сүнс түлхүү үүсгдэг өвчин гэж байхгүй. Янз бүрийн учир шалтгаан нь үл олдох өвчнүүдээс гадна удам дамнасан өвчин зовлон бас бий. Гэр бүлийн хоёр саллаа гэхэд нэгний надаас сайн хүнтэй суухыг чинь харъя гэж байгаад хараал хийх юм уу, хийлэгчихвэл салсан хүмүүн нь нэгэн хүмүүнтэй гэрлэх гэхээр бүтдэггүй. Сайн хүмүүнтэй тань хандлах гэхээр болдоггүй гэх мэт ямар зорилгоор хийсэн нь нөлөөлдөг вэ? Тийм ээ, хөрөнгө мөнгнөөс болоод хин нэгнийг баян явахыг чинь хэдэн үеэр чинь хараанаа гэж байгаад хараал хийчихье гэж бодъё. Тэгэхээр үр удам нь дандаа л бусадтай хөрөнгө мөнгөө булаацалдаж байдаг юм уу, эсвэл үргэлж эд зүйлээ бусдад алдаж байдаг гэх мэтээр ямар сэтэл бодлоор хийсэн бэ гэдг нь хамаардаггүй буурлаа. Тийм шүү. Гадуур хараал тайлна гэсэн чадахгүй хүмүүс байна. Хараалыг тайлах эрхтэй хүмүүс гэж байдаг биз дээ. Тэнгэрээс тайлах хүч, эрхийг нь авсан, өөртөө тайлах ухааныг зохицлоосон тийм хүмүүс байдаг биз дээ. Хараалын хар муу сүнсийг хугацаанаас нь өмнө эсвэл тайлрах нөхцөл буюу тийм үед өөрөө тайларна гэсэн товоос урьдаар тайлан устгах боломжтой байдаг. Учир нь хараалыг тайлах тамхтай үрс тайлах болоод хараалын хар муу сүнсийг устгаж чадах хүрс хэмээн тусгаалan бэлтгэгдсэн хүч чадвартай үрс байдгийг тунгаах хэрэгтэй. Хэрэв тамга нь баймгүй, хүч нь бүрэлдээгүй үрс энэ зүйлээр оролдох аваас, жишээ нь зоос мөнгийг нь даран оршиж байсан хар муу сүнс байх аваас хараалын муу сүнсийг тээж буй үрийг улам бүр оролдон бие рүү нь халтах хаахан ихсэн. Харин тайлахыг нь оролцсон үрд бол өөрийн сүнс нь олзлуулах, биедээ тогтох нь муудах зэрэг илрэл гарч болно. Мөн өөрийнхөө олсон чадваруудаас сорвуулж эхэлдэг юм шүү. Хараалын хар муу сүнс, хараал хоёр юугаараа ялгаатай вэ үрс? Нэг нь хар үгийн шидийг ашиглаж байгаа байх. Нөгөө нь хараалын хар сүнсний хүчийг ашиглаж байна уу буурлаа? Төхөжл байна. Хараал нь үрээс үрд дамнахдаа эд эсвэт доторх мэдээлэлээ дамнадаг бол үрээс үрд нь хараалын хар муу сүнс өөрийн үрээ үүсгэн үлдээж оршоодог. Ингэхдээ махан бие хооронд генээр дамнуулахгүй. Сүнсээс сүнсийг үүсгээд үүссэн сүнсний үр төлөөрөө цааш дамнуулдаг. Өөрөө бол суусан үрийн сүнсийг олзлох гээд дагаад байна. Тэр үр нартаас хальсанч сүнсийг нь дагаж оршино. Хэрэв нүгэл буйн нь дэнслэгдээд өнөөх үрийн сүнс
дээд тэнгэртэй гарлаа гэхэд хараалын хар сүнсийг задлан устгана. Хараалын хар сүнс өөрийн гэсэн хөтөлбөртэй юм байна, тийм ээ. Түүний дагуу өгүүлээ хийгээд л явж байдаг юм байна. Тийм үү бурлаа? Тийм. Тэр үрэн дэнслэгдээд там дунвал хар сүнс нь яах вэ бурлаа? Доош унаж тамлагдахад нь өнөөх сүнсээ дагаж хамтдаа тамлагдаж болно. Эсвэл устгагдана. Нэг айл 5 хүүхэдтэй байхад зарим нь хараал дамнаагүй байдаг. Тэр ямар учиртай вэ бурлаа? Эцэг талаа барьсан уу, их талаа барьсан уу гэдгээс улбаалан тэр хараал эцэг талаа дагсан 3 үр байлаа гэхэд аль нэгэнд эсвэл 2 үрдэн дамнана. Эцгийн их талын удамд тооцогдох үрсэд дамнаж, эцгийн эцэг талд багтаж буй үрсэд дамнахгүй. Гэхдээ бас голомт сахих отхон үрдэн гээд хийчихсэн бол айлын отхон үрийг л дагаад явна, тийм үү? Тийм. Анх хийхдээ шившлэгэн даалгавар хөтөлбөр өгчөөж байгаа гэсэн үг юм байна. Тоосон цэгийг нь бүрдүүлнэ гэдгийг хэлээд байгаа юм шүү дээ. Тайлах тамахгүй ч гэсэн тэр хүмүүний ямар нэгэн эд зүйлс нь хүчрхэгдсэн бай гэж бодъё. Түүгээр дарагдах уу эсвэл түр зуур дарагдаад сэргэх үү? Бүрэн устгаж дөнгөхгүй, зөвхөн түр хугацаагаар холдуулна. Хүчийг нь түр алдуулдаг юм уу, холдуулдаг юм уу бурлаа? Зөвхөн холдуулна. Хүмүүнд хараалт хийсэн улаач эсвэл лам эрэлгийн дэнсээр очвол яах вэ бурлаа? Хараалыг үүсгэсэн байвал тэр өөрөөр дэнслэгдэнэ. Хараалын хар сүнсийг үүсгэсэн байвал тэр үрийн 5 сүнсийг нь ангилан энэ нь дахин төрөлдөө, энэ сүнс нь тэр дэнсэнд, энэ сүнс нь тэр үр удамдаа, энэ сүнс нь тэр оршихуй руу гэх мэтэр дахин задлан хувааж төрүүлэхгүйгээр цул сүнс хэвээр бүхэлд нь аван доош там даваачин тамлахгүйгээр орхино. Тэр хараал устж үгүй болох хүртэл тамийн хорих өргөөдөд аваачин хүйтнээр эсвэл халуунаар шалцлан хорно. Хэрвээ хорихгүй байвал тэр хүмүүн буцаж дөрөөд тарьсан хараалаа хүчжүүлээд яваад байх уу? Дахин хараалын үгсийг үүсгэж болзошгүй гэж үздэг. Мөн үүлийн үрийг нь биеэр нь идлүүлж байгаа нэгэн хэлбэр юм. Лусын хараал гэж их яригддаг. Та тэр талаар ойлголт өгнө үү? Зүгээр байхад нь лус очоод хараачих юм шиг ихэнх хүмүүс боддог. Ямар гай хорыг лусад учруулсан учраас лус буюу байгалийн хараалыг хүртдэг вэ бурлаа. Лус твийг хилэгнүүлсэн ямар нэгэн хилэнт үйл байг. Эсвэл савдгийн ертөнцийг хурмаст тэнгэр, мод, элс, чулуу, хайрга, шороо тэднийг ихээр бусч гэсэн багахнаар хөндөн тастан сийдсэн байвал байгаль ээжийн хар цагааны хилцэл дор үүсгэсэн хараалын хар муу сүнс хүмүүн дээр суух юм уу холбогдох. Эсвэл захиргаадах аваас тэр хүмүүний махан биеийг тал бүрээс жилээрхүүлж эхэлнэ. Мөн ажил үйлсийг нь хааж болно. Өвчлүүлэхдээ хэд хэдэн өвчнийг нэгдүүлэн хоршуулж үүсгэнэ. Тэр нь дан ирчүүд тийм үс сэвлэгтэй, тийм мингтэй, тийм шинжтэй, тийм үйл хэрэгтэй үрд гих мэтчлэн удмаар эсвэл давтамжаар дамнаж их идэвхжинэ. Лусын хараал хүмүүний үндэс юм уу үржигэн хүртийг дамнах өндөр магадлалтай, тийм ээ бурлаа. Бүх хүртийг дамнана. 7 биеийг ч дамнана.
Илэгний төрөл бүрийн өвчнүүдийн дийлэнх нь лустай холбогдох магадлалтай юу буурлаа. Лустай гэхгүй савдаг ертөнц хөрс шороо төнхчих гуйлгүйгээр хөрс шороонд гадас зоох зэргүүдтэй холбоотой. Гэхдээ хэр хэмжээгээр хэдэн удаа давтаж вэ гэдгийг харгалзана. Хараалын хар сүнсний дүр нь ямар байх вэ буурлаа. Хүмүүс шиг дүртэй, биеийнх нь гадуур мөнгөлөгчсөн, гялалтсан туяанууд урсаж эргэлдэж байдаг. Хүмүүний дотор орох нь байна, орохгүй нь ч байна. Өвчин зовлон, гутрал, шаналлыг зонхилвол дотор нь орно. Ямар нэгэн үйл хэрэг дүүргэх юм уу, тийм мэдтэй байна гэвэл гадна талд нь байрлана. Хараалын хар сүнсийг бусад өөр төрлийн хар сүнсүүд хардаггүй. Хэлбэлцэл, давтамж нь өөр бол гарахгүй болов буурлаа. Зарим төрлийн сүнсүүд бүгдийг нэгэнгүй харна. Хамгийн их хүчтэйч бай, эсвэл бага хүчтэйч бай, нэгнээ харна. Мэлмийн хүч чадалтай сүнсүүдэд байдаг гэсэн үг. Нэгнээ харж чаддаггүй гэдэг нь зөвхөн өөрийн төрлийн буюу хараалын улбаатай байдаг юм уу? Дом шимшилгийн юм уу? Эрчмийн урсгалын хэмнэ ойролцоо нэгнээ мэдрэх боломжтой. Домын хар сүнс. Домын хар муу сүнс хэн нэгэн хүмүүн домнох үйлийг буруугаар дүүргэхдээ хорон, хонцонтойгоор буруу дүүргэх. Дүүргэсэн үйл нь байгальд болон хүмүүнд хорлонтой байвал ийм төрлийн хар сүнс өөрөө үүснэ. Үүсч болох бас нэгэн өчиг ухаан бий. Хүмүүн, амьтан, голомт, эд зүйл гэх мэт домнох үйлд зориулсан ямар нэгэн бэлгэдсэн эд байлаа гэхэд түүн дээр ямар нэгэн амьтны цусыг гоожуулах эсвэл хорыг тусаах, дотор нь хийх, чи ингэж үхээрээ гэж, ингэж зовоороо гэж түүндээ шившин харааж домын хар муу сүнсүүдийг үүсгэдэг. Шулмуудын шидтэй их төстэй. Ийхүү 3 өчиг ухаанаар үүссэн хар муу сүнсүүд өөрийн зорилгот хар муу үйлийг хийж дүүргээд задарч болно. Эсвэл ямар нэгэн орон зайд оршиж болно. Домын хар муу сүнсүүд тэгж олон удаа өрсөд дамдаггүй. Харин дом дамнана. Дамнадаг хэдэн төрөл байдаг ч өдгөө тэдгээр нь тийм олон биш байгаа учраас орхилоо. Хараалт зүхэл атгаг хар муу сэтгэлээс үүдэлтэй домын учиг ухаанаар үүссэн домын хар муу сүнсүүд тун ахар хугацаанд хүчээ авч бах таваа хангаад буцаад ямар хүмүүн дээр үүсэн улбаасан байна вэ гэхээс хамааран учиг холбогдсон үйл хэргийн мэдээллийг агуулсан тоосонцрын идэвхжэлд үйл хэргээ дүүргэнэ. Дом нь яаж дамждаг вэ буурлаа. Домыг хийсэн удамч бай, домд өртсөн хүмүүнч бай, хоёуланд нь дамнана. Домын хар сүнс үүлээ хийчгээд задран сарнина. Домд өртсөн үр насан эцэслэхэд домын хар сүнс задран сарнина. Түүдэг гал дээр ширглэх гэж байгаад ямар нэгэн байдлаар буюу санамсаргүй түлэх эсвэл эдээ бэрээс нь цус тусах, тэр үрийн цусыг галд тусаах, игэл домын үйл хийж байгаад тэр нь буруу болбол эсвэл буруу сэтгэлээр буюу дотроо яагаад л байс хийгээд л уйлаад байдаг юм бэ? Ширгэлэхдээ давс хийсэн ч яадаг юм, хийхгүй байсан ч яадаг юм гэж бодон түүдэг гал руу давс хийгээд байвал гих мэтэр домыг буруу хийвэл
дамнана. Зарим үрс гэр дотор ам муурах үед тэр гэрээс хужиртай усыг гаргаж ам муурсан үрийн явсан зүг рүү хараасан цацдаг да. Тэгж цацахдаа түүнийг харааж зүхэн элдвэр хилж цацвал тэр нь бас үүсгэж болно. Дом мэддэг хүмүүс хүмүүний үсийг ашиглан дом их хийдэг гэж ярьдаг. Домын үйлийг дотор нь домнохын үйл, хар домын шившлэг гэж хоёр хуваагаад байгаа юм. Хар домын шившлэгээр үйлдвэл хар домын улбаатай хар сүнсүүд бий болж дагаж болох нь. Домнохын үйл хэрэг дүүргэж байгаад санаандгүй алдаа гарган хар муу сүнс үүслээ гэвэл ямар хорлонт үйлс бий болж вэ? Үрс бодоод үзээрэй. Хийж байгаа зүйлийн эсрэг л байна бах, тийм үү? Эсрэг үйл хэрэг буухын хувьд бууна. Хүмүүний цуснаас аваад дотор нь байсан хараалж чадахыг тайлах гэж байгаад буруудан бүр илүү хорт үлийг нь ихсэгчихвэл цусаар нь дамнасан өвчин зовлонгууд тасрахгүй болно. Баян хангаад өргөх гэж байгаад тэр нь хар муу сүнсэнд баригдан хорлогдвол бүр илүү хорлонт үйл болон аривдаж голомтыг нь самрах хүртэл үйлийг дүүргдэг юм. Энэ бол эсрэг үйлдэл. Цусаар нь дамнуулан жатаг хараалыг тайлах гэж байгаад бүр аривдуулан зүрхийг нь зогсоох, амин голыг нь таслах гэх мэт бас байж болно. Тэгэхээр адил төстэй үйл хэрэгээр дамнаж болно. Эсрэг үйл хэрэгээр бас дамнаж болно. Домын хар муу сүнсүүд хэсэгхэн хугацаанд тун хортой үйлийг дүүргэнэ. Ямар хүчтэй шидтэй хүмүүн хийж байгаагаас хамаарат домын хүч нь янз бүр байна, тийм үү? Шулмууд хийвэл бүр айхтар хүчтэй хар дом болох байх та, тийм үү бурлаа? Тэгнэ. Домын эсрэг хамгийн том засал юу байх бол бурлаа? Цаг хугацаанд нь очиж зөв хэмд оруулах эсвэл домын эсрэг домыг дүүргэж болно. Өмнөх үедээ нэг үрийн өвөөнд буруу дом хийсэн бол цаг үеийн холбоосыг бий болгоод тэр үрийг өөрөөр нь зөвөөр дүүргүүлэх гэх мэтээр засна. Хар домынхан их заваа юм байна лээ. Хүйтэн амьтдын цус тэдний биеэс гарах шингэнүүдийг зүгээр ашиглахгүй тэр амьтдыг тарчлаан зовоож гашуудуулж байж хамаг зовлон хорслыг нь тэр шингэнүүдэд нь шингээгээд хар домоо ашигласан тохиолдлуудтай тааралдаж байсан. Бид нар цагаан дарихийн өргөг цэвэрлэхэд тийм байсан юм а бурлаа. Тийм, тэд чинь их илтгэвтэй. Амьтдыг бас домнож хорлцдог юм байна, тийм үү? Буурлаава. Хорлноо. Жишээлбэл ан гөрөө хийж байгаад нэг амьтанд бариулж шархацсан байлаа гэж бодъё. Тэгээд тэр хүмүүн домын хүчээр тэр амьтныг хараачдаг юм байна, тийм үү? Хараанаа. Тийм тохиолдлоор ховорсон амьтад одоо байгаа юу бурлаа? Байлгүй явах үрс минь. Ан амьтантай зүгээр харьцаагүй улмаас өөрөө хазуулан уруулчаад дараа намааг яагаад ингэв гэдэг. Мөн энэ амьтан надад баригдсангүй би заавал барьж хорооно гэсэн атгаг санаа муухар сэтгэлээр ан гөрөө хийж буй хүмүүс тэгдэг. Нэг хэсэг ан гөрөө замбраагүй байсан. Тэр үед өчнөөн олон чоннуудыг буудаж алаад машин тэрэгнийхээ хамар дээр дэлгэн зураг авахулж гайхуулан багтаваа хангадаг хүмүүсийн үйлдэлүүд байна. Тэд нар лав дэнслэгднэ, тийм үү бурлаа? Мухах байгаагийн дүр нь тэр юм шүү дээ.
Домын хүчээр айлын гал голомтыг үндсээр нь устгаж болох уу? Тийм айхтар хүчтэй дом байгаа юу Бурла? Байгаа. Тэр ч бүх хил нэг домоос болж саахалтаараа мөксөн явдал байна. Шулмуудын хар муу атгах санаа нь айхтар хүчтэй байж домын хар сүнсүүдийг бий болгоод байна уу? Эсвэл цаана хар хүчний дом эддтэй гэрээ хилцэл хийх зарчмаар яваад байна уу? Үүнийг сүнсээ худалдах гэж ярьдаг. Ийм хүн цөөнгүй байх жишээтэй Бурла. Хоёулаа л бий. Шулмууд чинь дотроо олон янз. Хамгийн дээд хэмээн хар муу сүнстэй холбогддог нь байна. Баг хэмээн хар сүнстэй холбогддогч түүнийг би тийм том сүнстэй холбогддог гэд байгаа нь ч бий. Монголд бас шулам гэж өөрийгөө нэрлэдэг дом их хийдэг хүмүүс бий болчихсон. Хэдэн жилийн өмнө Монголын зүүн бэлгийн тулаан дээр нэг охин өөрийгөө шулам гэж нэрлэж байгаад үйл хийгээд байсан. Түүний дээр өвөг дээдс нь байна уу Бурла? Байлгүй яах вэ? Тэднэрэн зориуд харыг явуулж хүчийг өгч байгаа юу? Хар игдсэн цагт заавал хар үлднүүдийг төрүүлэх шаардлага байдаг юм уу Бурла? Харыг хараар дарах ухаан байна. Харын өгөдтэй улаач нар харыг дарах хүчийг нь авч байгаа болов? Дарах чадварыг нь л авч байгаа. Дарах чадварыг авч байгаа нь ойлгомжтой. Бүр өөрийгөө би харын өгөдтэй, харынхан тийм үйл хийдэг гэж байгаад сайн мууг хослуулж хийх нь байж болох юм уу? Би харын өгөдтэй, манай харын өгөд хүчтэй гэд хараал хийгээд байж болохгүй бидтэй Бурла. Тэр бол байж болохгүй. Өнөө цагт хараалыг хийж үүсгэж байна гэхээс илүүтэй хараал өөрөө үүсээд байгаа нь ихсэж байна. Домыг дарахад сүнс нь хамтаар даран устгагдана. Дом дарах үйлдэл хүмүүс олон байгаа юу? Ямар нэгэн эрх авах болов Бурла? Ямар нэгэн эрхийг заавал авна. Домын хүч яаж бий болсон байдаг вэ? Хар шившлэгт дом, таринтай хосолсон дом, ямар өвөлтэй дом бэ гэх зэргийг танин мэддэг болж байж эрхийг авдаг. Сүнсэнд нь тийм хүч шид байна гэд уншаад өгсөн ч заавал эрдэм оюуныг нь танин мэдэх хэрэгтэй.